Засгийн газрын шинжил шийдийн ээжит уулзалт дотоодын үйлдвэрлэгчдийн дунд өнөөдөр зохион байгуулагдсан. Энэ удаагийн уулзалтын гол зорилго жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж гадагшаа гарч байгаа мөнгөний урсгалыг дотооддон шингээж үлдээх тухай байлаа. Харин үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэдийн хувьд алхам тутамд нь асуудал тулгарч байгааг тэд хэлж байна. Жишээ нь боловсрол соёл шинжлэх ухааны яамнаас сурагчдын дөрөв хувцсанд нэг стандарт тогтоож өгсөн нь зарим жижиг оёлын үйлдвэрүүдийг дампуурахад хүргээд байна. Төр засаг буюу шийдвэр гаргагчид алсыг харсан гэхээсээ илүүтэй хэтэрхий жижиг асуудлыг шийдвэрлэх гэж оролдож байгааг дотоодын үйлдвэрлэгчид шүүмжилж байна. Жишээ нь Амно компани хэдэн жилийн өмнөөс хувцсны оёдлын үйлдвэр нээж ашигтай ажиллаж эхэлжээ. Тиймээс техниктэй шинжилт хийж ажлынхаа байрны тоогч нэмээд байсан. Гэтэл өнгөрсөн намар боловсрол соёл шинжлэх ухааны яамнаас сурагчдын хувцсанд шинэ стандарт тогтоосноор тус үйлдвэр гол захиалга алдахад хүрчээ. Хүмүүс өдөө орнуудад энэ хувийн сургалтын онцлогоос шалтгаалаад сургууль болон өөр форм өмсдөг байсан биш болжээ. Тэгээд энэ одоо тохирж байгаа юм уу тохирохгүй байгаа юм уу одоо ямар ч байсан нэг юм гарсан байна. Энээс болоод хийдэг байсан ажлаа хийж чадхаа байсан. Формуудын үлдэгдлүүд нь хичнээн 100 саяараа үлдлээ. Шинээрээ хийж гэрээ байгуулалтаа сургуулиуд нь хийхээ байсан. Энээс болоод хийдэг байсан ажлаа хийж чадхаа байсан. Формуудын үлдэгдлүүд нь хичнээн 100 саяараа үлдлээ. Шинээрээ хийж гэрээ байгуулалтаа сургуулиуд нь хийхээ байсан. Ингээ яах вэ ерөнхий сайд байна. Жижиг дунд үйлдвэрийн тухай хууль нь экватор төвд компаниуд боожуулахгүй болохгүй заасан байхад хөлбөрийн хөлбөрийн тухай хууль нь компани тухай өөр заалт ороогүй. Тэгэхээр өөрөөр хэлбэл ажиллаж байгаа энэ хүмүүс маань хүчээр хууль зөрчил хүрж байгаа юм. Нэг 20 дугаар аваад жижиг дунд үйлдвэрийн бүртгэж байгаа. Бүртгэхдээ өөрөөр юу шаардж байгаа гэхээр нэгдүгээр нийгмийн даатгал төлсөн баримтаа, хоёрдугаар аудитор орсон дүгнэлтийн акт гэж байгаа. Энэ мэт олон асуудал байгааг дотоодын үйлдвэрлэгчид жишээ болгон хөндөж байна. Тэд ижил төрлийн бараа бүтээгдэхүүний импортод хязгаарлалт тавих, татврын бодлогоор болон бага хүүтэй урт хугацааны зээлээр дамжуулан дэмжих зэрэг бодлогын оролцоог төр засгаас илүүтэй хүсэж байна. Шуудхан гэлэхэд төр юм бүхэнд оролцох хэрэггүйг үйлдвэрлэгчид сануулж байна. Харин үүнд ерөнхий сайд хариулахдаа өөрийнх нь талд шийдвэр гаргахын төлөө жижиг дунд үйлдвэр эрхлэгчид төрд ханддаг биш. Харин өөр хоорондоо нэгдэх хэрэгтэй байгааг ерөнхий сайд сануулсан. Өөрөөр хэлбэл жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид тусдаа машин хөлсөлдөг биш. Нэгдэж нэг машинд сууснаар бага зардлаар урт зам туулах боломж байгааг тэрээр хэлж байсан юм а.